Намайг Энэвш гэдэг би Ховд аймгийн Зэрэгсэн би ерөнхий боловсролын сургуулийн бага ангийн багшаар ажилладаг. За манай сум маань энэ 100 жилийн хойгоор олон сайхан ажлуудыг зохион байгуулж байгаа. Эний нэг нь бол манай сургуулийн зохион байгуулсан үйл ажиллагаа юм аа. За тэгээ энэ үйл ажиллагааныхаа нэг нь болох загчин тоглоом наадгаа гэсэн тоглоомыг бид нар бол зохион байгуулж байна. За энэ удаагийнхаа 4 тоглоомыг зохион байгууллаа. Нэгдүгээрт нь бол хоорол, хоёрт нь нар сүмб, гуравдугаарт нь шагаа шүүрэх, мөр услах гэсэн дөрвөн уралдаан тэмцээнийг зохион байгуулж явууллаа. Хоорол тоглоом. За энэ болохоор манай бага ангийн сурагчдаас эхлүүлээд дунд анги тэгээд бусад залуучуудаа түвшин дэлгэрүүлэх зорилгоор хоорол тоглоомыг анги болгондоо бол хийж цааш нь түвшин дэлгэрүүлж тоглодог. Мөн бол мөр услах, цэцэрлэгийн наснаас нь цэцэрлэгтэй бол мөр услах, нар сүмб гэсэн тоглоомуудыг бол хүүхдүүдэд зааж өгдөг. Мөн шагаа шүүрэх тоглоомыг бас өвлүүлэн хүүхд агчуудаа өв уламжлуулан тоглуулж байна. Энэ хоорол тоглоом бол 3 үед амжсан тоглоом байгаа. За энэ бол тоглоомыг бол хүүхдүүд бол зөв сууж сурах ардын ёс уламжлалаа бол мэдхэд зөвлөгдсөн, өв уламжлагдаж ирсэн. 12 жил болон бусад нөгөө гарын мод эднэрээ бол яадаг багаар бас хамтарч тоглодог учраас энэ тоглоом бол нэлээд бол ач холбогдолтой өв уламжлалт явуулж байна. За ингээд та бүхэн сайхан баярлалаа.